За өнөөдөр 2025 оны 5 сарын 22-ны өдөр 7 хоногын 4-р өдрийн 18 цагт та бүхэнд хүргэдэг тайлан мэдээлэл хүргье. За энэ өнөөдөр бол 32 дахь дугаараа та бүхэнд хүргэж байна. За эхлээд улсын хурал дээр ямар асуудал яригдж байгаа вэхээр би нэлээд олон асуудал байгаа. Тэрнээс нэгдүгээрт нь бол 2026 онд Монгол улсын хөгжил ямар юм байх юм бэ гэдэг ийм асуудал орж ирсэн. За энэ бол бас нэлээд тийм аргаан дагуулж байгаа. Одоо ерөөсөө бид нэг хөгжилгээ ярихаас өмнө эхлээд энэ ард түмний авах хэмжээгээ яаж одоо дээшлүүлэх юм бэ гэдэг дээр тодорхой юм алга байна гэсэн ийм шүүмжлэл байр суурьуд нэлээд гарч байгаа. За энэ асуудал яригдж яваа арай эцлэгдээгүй байж байна. Дараагаар нь бол ойрын 2-3 жилд Монгол улсын төсөв бидний одоо зарцуулдаг юм байна. Ямар хөө байх юм бэ? Төсвийн алдагдал ямар байх юм бэ? Гадаадаас авах зээл тусламжинд ямар хөө юм байх юм бэ гэдэг энэ асуудал яригдж байгаа. За ер нь энэ төсөвтэй холбоотой нэг гарч ирсэн зүйл бол улсын төсөв дотор орох ёстой гадаадын зээлийг тусад нь гаргаж байгаатайгаар холбоотой нэлээд маргаан үйлсэн их хурал дээр явж байгаа. За энийг бид нэр дахиж ярина. Манай 11-11-т утас руу 7096-11-11-т утас руу бас саналаа явуулаарай. Одоо ийм хоёр хуулийн төсөл орж ирээд хилцэгдээд эхэлж байгаа шүү. Эрхтэн эдээс шилжүүлэн суулгах тухай. Эрхтэн ба эдээсийг шилжүүлэн суулгах тухай. За энэ хэдэн гишүүд Чимбүр нарын гишүүд санаачилсан байгаа. Нөгөөх нь цусны донорын тухай. Элтэр над руу бас цусны донорын асуудлаар наад хууль дээр ч юм бол хитийг төвдрөл явагдаад байгаа шүү. Гэт бас одоо 11-11-т утсан санал ирсэн байлаа. За энэ асуудлаар одоо санаа оноо байвал бас хэлээрэй. Энэ эрхтэн эзэн шилжүүлэх тухай асуудлаар бол манай засгийн газрын үед нэг марчтай 4-5 төгрөг гаргаж өгөөд хараа. Ерөөсөө энэ элэг бөөр тэгээд нэмээд цусны үүдлийн хэсэг шилжүүлэн суулгах тухай асуудлаар бол нэлээд нэг дэвшил гарсан. Дараачийн асуудал бол жагсаал цуглааны тухай асуудал байгаа. За жагсаал цуглааны тухай асуудал над руу зөндөө мессеж ирлээ. Зөндөө олон хүн энэ 11-11 рүү ирлээ. Та гараач үгээ хэлээч очиод гар хөлийнхөө өсгийг зураач одоо юугаа хийгээ суугаад байгаа юм бэ гэсэн. За энэ манай улсын хурлын бүх гишүүдэд энэ огцор хамархан жагсаалын өргөтгсөн шаардлага гэдэг нь бас ирсэн байгаа. За энэ 3 зүйлтэй юм шаардлага байлаа. За би ер нь тэгээ бас энэ саяны жагсаал цуглаан дээр нэг юм ингээд анхаарлаа. За ер нь засгийн газрын асуудлаар болохгүй байгаа юмны асуудлаар хамтарсан бас буруу болцсон байгаа гэдээ би зөндөө олон юм ярьсан юм чи тэрний яриад явах дээ. Энэ саяны хэд хоногийн жагсаал цуглаанд бол би нэг юмд их одоо урам авсан. Тэр бол одоо нэг намын дарангуул тогтлоо. Бусад намууд нь одоо дагуулнаа болчлоо. Одоо яадаг вүлэгээ санаа зовоод одоо дугуйр хамтанж олдохгүй боллоо. Яах вүлээ гэсэн. Харин сая манай энэ хэд хоногт бол манай залуучууд манай шинэ үе бол эрхчлөлийг эрхмэлдэг өөрийн гэсэн үзэл бодолтой гэдэг нь бол харагдлаа. Энэ олон хоногийн энэ жагсаал цуглааныг бол би хараад үнэхээр одоо их урам авлаа. 1990 онд зөвхөн ардчилсан биш шүү. Монголын ард түмэн ардчилсан шинжилгээ өөрчлөлтийг бол арчлын замыг Монголын ард түмэн сонгосон юм аа. Энийг манай залуучууд манай шинэ үе бол урам зоригтойгоор цаашаа хэнийг ч албадлаггүйгээр тэгээ хэнийг шахалдгүйгээр өөрснөө түүчээж явж чадах юм байна гэдгийг хараад би та бүхэнд их одоо баярлсан шүү. Би одоо энийг бол одоо зөв зүйтэй зүйл боллоо гэж ингэж бодож байгаа. Бас нэг үнэхээр бас гэрэлгээ харагдсан. Тэр бол шийдэл ухааны техникийн их сургуулийн багш Сэр Дарам гэдэг хүн байлээ. Би тэр хүн үгийг үнэхээр одоо их бахархалтай сонслоо. Өнөөдрийн энэ нийгэмд ер нь маш магадгүй маргааш цааш тааж гисэн. Ер нь үннээр явах гэдэг бол маш хэцүү. Тэгэхээр энэ үннээр явах гэдэг бол маш хэцүү ч гэсэн манай залуучууд энэ самыг сонгож явж байгаад нь баярлж байна гэж тэр багш хэлжээ. Би бас баярлсан. Ер нь бол үннээр явбал хүнд ч өргөө хоцордог юм аа. Тийм учраас одоо би Сэр Дарам багштай бас талархал илэрхийлье. Тэр олон залуучууд, тэр олон манай ирээдүй болсон залуучуудыг бас одоо өөрийнхөө эрхийг эдлэхт нь бол өөрийнхөө төлөө, үнний төлөө явахт нь бол бас урам зоригтой гоё үг хэлсэн байлаа. Баярлаа. За мэдээж бол сайнны хажуугаар саар одоо зөндөө юм байдаг. За эсрэг жагсаал жижиг сажиг хуучин новши технологи явж илаа. За тэр хамаагүй. За би одоо танд нөгөө барилга байшинд орно гэдэг ингээ хогсон хүмүүсийн асуудлаар би нийслэлийн засаг дарга руу баахан мэдээлэл авъя гэсэн. За одоо тэр нөгөө хөгтөгд гэдэг хотхны асуудлаар хэн гэдэг хүн ямар газар авсан юу байсан гэдэг ингээ баахан нэг цаас ирсэн хариу ирсэн шүү. Одоо би нэг
хуульж авчаад цагдаагийн газар руу ингээд шилжүүлнэ. За ингээд их хурл дээр болж байгаа үйл явдал, за гадаа болж байгаа жагсаал цуглаан. За тэгээд тойрог гэд нэлээд олон асуудлыг богино хугацаанд шахаад ярьчлаа. Өнөөдрийн 32 дугаар өндөрлөж байна.